Өнөөдөр би Richest Man in Babylon буюу Babylon-ы хамгийн баян хүн гэсэн номыг ярихаар бэлдсэн байгаа. За би бол ихэнхдээ уран зохиолын ном уншдаг. Тэгээд тэрийгэ ярих дуртай. Энэ удаа болохоор non fiction уран зохиолын биш. Тэгээд тэр дундаа санхүүгийн холбогдлолтой номыг сонгож аваад зорж худалдаж аваад уншсан. Тэгтээ бол энэ уншилтанд аюу сэтгэл хангалуун, уншсандаа баяртайс учраас хүмүүст бас танилцуулж уншуулах хэрэгтэй гэж бодоод тэгээд энэ номыг өнөөдөр тайлбарлахаар бэлдсэн байгаа. За энэ Babylon-ы хамгийн баян хүн гэдэг ном нь болохоор George Samuel Clayton гэдэг Америк зохиолчтой 1926 онд анх гарч ирсэн ном байгаа хгүй. Тэгэхээр 100 жил өнгөрсөн. 100 жилийн хугацаанд болохоор олон орны хил дээр олон дахин хэвлэгдэж ингэж гарсан. Тэр дундаа байн ингэж хүмүүст зөвлөгдөж уншсаар байгаа юм non fiction төрлийн best seller ном байсан. Тэгээд яагаад энэ олон жилийн турш ингэж уншигцаар байгаа вэ гэдгийг нь бол уншсныхаа дараа илүү их ойлгосон. Тэгээд санхүүгийнхаа бат бэх суурийг бий болгох, мөнгөтэй хэрхэн зөв харьцах, хэрхэн орлого зарлагаа удирдах тухай айгүй энгийн байдлаар тэгсэн ирнэ хүнд ойлгомжтой үндсэн суур ойлголтуудыг үлгэр маягаар бичиж өгсөн нь бол үнэхээр гайхалтай зохиол надад санагцсан. За тэгээд энэ ном болохоор ерөнхийдөө энэ мөнгө болон санхүүгийн тухай хамгийн суур ойлголтуудыг эртний Babylon хотод өрнөх үйл явдлаар ингэж үлгэрлэж харагдуулдаг байгаа. За тэгээ Babylon хот бол ард иргэдийн их баян чинэлэг тийм эд хөрөнгөөр бэлгсэн тийм хот байсан. За тэгээ тэр хотод амьдрагч хамгийн баян хүн болох Аркадийн ийм хэлж байгаа сургаалууд болон тэр сургаалуудыг хүмүүс яаж хүлээж авч байгаа гэсэн ийм үлгэр маягаар өрнөдөг. Гэхдээ үлгэр боловч ийм нөгөө нэг санхүүгийнхаа мэдлгүүдийг давхар ингээд хичээл сургамж маягаар оруулсан байдаг. За ном бол нийтдээ 10 бүлэгтэй. Ийм нэмгэн ном ч гэсэндээ 10 бүлэгтэй бүлэг тус бүр нь маш чухал ийм санаануудыг хичээлүүдийг оруулсан байсан. За би болохоор бүгдийг дэлгэрэнгүй ярихгүй боловч үндсэн энэ номон дээр гардаг санаануудыг өдөр ярих болно. За тэгээд нэгдүгээр бүлгээс эхэлнэ. Нэгдүгээр бүлэг нь болохоор алт хүссэн ир гэдэг нэртэй бүлэг байсан. За энэ болохоор нөгөө энэ Babylon хотод ингээд амьдрын суудаг хүмүүс ер нь Babylon-ы аж байдлыг өгүүлээд за тэгээд хамгийн нэгдүгээрт хүнд юм хүсэл эрмэлзэл буюу санхүүгээ удирдах гэж байгаа хүмүүст баяжих хүсэл яг ингээд мөнгөний үн цэнийг мэдэрдэг, мөнгөтэй болохыг хүсдэг тэр юм сэтгэлгээ айгүй чухал гэдгийг дөнгөж юм ихнийхээ суур ойлголтоор өгсөн байсан. Мэдээж мөнгөнд дургүй, мөнгөтэй болохыг хүсдэггүй хүн гэж байх хэрэгтэй хамгийн тэгэхээр юм баяжих хүсэл хүнд өөрт нь байх хэрэгтэй гэдгийг хэлсэн. За тэгээ хоёрдугаар бүлэг болохоор энэ Babylon-ы хамгийн баян хүн буюу Аркадийн тухай өгүүлдэг байгаа. За Аркад бол Babylon хоттой яраа алдартай хамгийн баян чинэлэг тийм эрхэн байгаа. Тэгээ мэдээж одоогийн хэллэгээр бол бизнес хийдэг тийм хүн баггүй. Тэгээд Babylon-ы хүмүүс болохоор ингээд Аркад дээр очиод Аркад чи бидэнд хэрхэн баяжснаа, яаж ийм амжилтанд хүрснээ хуваалцаач гэсэн юм хүсэлт тавьдаг. Тэгээд Аркад болохоор энийг энгийн ер нь л ингээд энэ бол их энгийн хамгийн гол санаа нь хүс туссан газар бол хөрөнгө ургадаг гэдгийг хэлж өгдөг. Мэдээж хөдөлмөрлөхгүйгээр хүн бол хөрөнгөтэй болно гэж байхгүй те. Хөдөлмөрлсөн хэрнээ түрүүний нөгөө өмнөх бүлэг дээр те баяжих хүсэлгүй байгаа байвал бас мөнгө өөрт нь орж ирэх нь юу л те хүн баяжих хүсэл эрмэлзэлтэй дээрээс нь хөдөлмөрлж байгаа цагт бол хөрөнгө өөрөө орж ирнэ буюу орлого орж ирэх хэвээр. За тэгээ орлогынхоо хідэн төгрөгийн ихч байсан багч байсан олсон орлого бүрийнхаа 11-ийг заавал хадгалжъя. Заавал хадгал гэсэн дүрмийг бол тогтмол хэлдэг байгаа. Тэгээд 11 гэдэг бол яг үндэ айгу багтай байхгүй. Олсон орлогоо 100% гэж бодоод 10% нь хадгалахад та 90%-аар нь амьдрч чадна. 10% нь хадгалагдж байгаа нэг мэдэгдэхгүй. Тэгтээ 10%-ийг удаан хугацаанд хуримтлуулад эхлэхээр тэр чинь таны хөрөнгө хуримтлал болж байгаа. Тэгээд Аркадийн хамгийн ихний өгч байгаа зөвлөгөө бол заавал хөрөнгө олсон орлогынхоо 11%-ийг үргэлж хадгалах цааш нь хийж явахын дадалц сууж явах хэрэгтэй. Игч багч хамаагүй заавал 11%-ийг нь хадгалах. За тэгээд 3 дугаар бүлэг нь бол энэ номын хамгийн гол бүлэг юм шиг надад санагдсан.
Тэр нь болохоор нэмгэн төрөвчийг эмчлэх 7 арга гэдэг нэртэй. За энд болохоор аркад ингээд нөгөө нэг Вавилон хотын хүмүүстэй хичээл өгч амаа 7 өдрийн хичээл өгнө. За эндээ болохоор нэмгэн төрөвчийг эмчлэх 7 арга гэж нэр өгөөд хэрхэн одоо баяжих, хэрхэн мөнгөө зохицуулах тухай хичээлүүдийг өгдөг байгаа. За эхний өдрийн буюу эхний 1-р эмчилгээ юу байсан бэ гэвэл жил бол хитвчээ зузаацгах тун гэсэн байсан. За хоосон төрөвчтэй хүнээс мөнгө цогтдаг гинэ. Байнгын одоо ингээл юучгүй, байхгүй гэл ингээл гомдолдог ч юм уу те хөдөлмөрлөдгүй хүнд бол угаасаа мөнгө орж ирэхгүй нь тодорхой. Тийм учраас өөрт байгаа хитвчээ зузаатахын одоо хичээх буюу хөдөлмөрлөө гэсэн эхний өдрийн хичээл байсан. За тэгээ хоёрдугаарт болохоор зардлаа хин. За хитвчээ зузаатгаад мөнгө олох аргаа олцсон хүн байлаа. Тэ ямар нэгэн хүн ажил хөдөлмөр хийж байгаа л бол хөрөнгө орж ирж байгаа. За тэр орж ирсэн хөрөнгөө одоо бид нар буцаага зардал болгож гаргаж ээж тэгжээж амьдрын те харин энэ зардлаа хянах ёстой. За 11-ийг нь бол цааш нь хадгална гэдгийг түрүүн хэлсэн. За тэгвэл үлдсэн 19-ийг нь яаж зарцуулах юм? Хэдийг нь хувийн хэрэглээндээ, хэдийг нь гэр бүлдээ, хэдийг нь хувцс хонортой, хэдийг нь хүсэлтэй, хоббинд зарцуулах юм бэ? Энэ тухай айгүй тийм төлөвлөгөөтэй нарийн байж зардлаа хянах ёстой байгаа. За тэгээд 3 дугаар өдрийн хичээлээс болохоор орлого олоо сурцсан, зардлаа хянаа сурцсан бол одоо мөнгөө үржүүлэх ёстой. Энэ мөнгөө үржүүлэхэд за нөгөө 10-ны тэд хуваацсан те магадгүй одоо ингээд 11-ийг хадгалаад 18-ыг зарцуулчлаа. За тэгвэл 11 дахиад нэг үлдсэн тэр хувиа хөрөнгө оруулж болно. Эсвэл өөр ямар нэгэн зүйл хийж болно. Энэгээр болохоор мөнгөө үржүүлэх цааш мөнгө өөрөө яаж хэрхэн мөнгийг цааш нь мөнгө өөрийгөө үржүүлэх тухай энэ өдрийн хичээлүүдийг бол орсон байсан. Энэ нас айгүй сонирхолтой. Тэгээд энэ өдөр болгоныхын хичээл дээр аркад ийм сонирхолтой жишээнүүдийг аваад тэгээд тэр жишээн дээр тулгуурлаж ер нь бол хүмүүст хичээл зааж исэн. За тэгээд 4-р өдрийн имчилгээ нь болохоор ертөнцөө алтхаас сэргийл гэж байна. За нөгөө нэг ингээд мөнгөө цуглуулад хоримтлуулад байгаа, зарим нь хөрөнгө оруулаад байгаа. Гэтэл ингээд туршлагагүй байдлаас үүдээд мөнгөө алдах тохиолдлууд айгүйх байдаг. Энэ бол хинт ч дээр үед ч одоо үед ч ингээл ер нь тохиолддог зүйл энд юу хэрэгтэй гэвэл туршлага хэрэгтэй гэдэг тухай аркад хэлээд тэгээ маш юм оновчтой гой жишээнүүдийг авсан байдаг. Тэгээд ингээ юм мэдгүй хүнд итгээд мөнгөө өгчүүл яаж алдах юм, юм мэдчихээ хүнд хөрөнгө оруулал яаж үр дүнгээ өгөх юм гэдэг талаар болохоор илүү их тайлбарласан байсан. За тэгээд 5 дугаарт эмчилгээ гэх юм бол одоо ингээд дамжиж яаж штэ тий 5 дугаарт орон гэртээ хөрөнгө оруулаа гэсэн байсан. Ямар ч хүн ингээд хуримтлуулж хадгалаад хөдөлмөрлөөд байгаа хэрнээ орон гэр нь тав тухгүй, орон гэр нь юм одоо юм эмх замбраагүй тий өөрийнх нь сэтгэлд хүрэхгүй байхад бол одоо олсон мөнгөний хэрэг юу вэ тий. Тийм учраас мөнгөө үржүүлж байгаатай адил өөрийнхөө орон байр гэвийг бол хөрөнгө оруулж юм сайжруулах хэрэгтэй гэсэн аргыг хэлж өгсөн. 6 дугаар өдрийн хичээл дээр болохоор ирээдүйн орлогоо баттдаг гэсэн үе байсан. За ингээд хүн бол хөдөлмөрлөөд мөнгө олоод, мөнгө хадгалаад, үржүүлээд, хөрөнгө оруулаад гэхдээ хүний хөдөлмөрлөх нас дуусна те. Тэр үед ер нь ирээдүйд мөнгө өөрөө ингээд ажил хийхгүй байсан ч мөнгө ч орж ирэх тэр аргыг одоо ингээд суралцах ёстой шүү гэсэн тэр санаануудыг бол хэлсэн. Тэгээд энэ чинь ер нь аль хичээл болгоно угны юм нөгөө нэг заагаад илүү дэлгэрэнгүй байсан. Би болохоор тэр болгоныг нь дэлгэрүүлж ярихгүйгээр ерөнхийдөө юм хичээлийнх нь агуулгуудыг хэлж өгч байгаа гэдгийг ойлгоорой. За тэгээ хамгийн сүүлийн эмчилгээ буюу нэмгэн төрөвчийн эмчлэх 7 дахь арга нь болохоор мөнгө олох арга ухаанаа сайжруулаа гэсэн тийм хичээл байсан. Тэгэхээр ер нь нөгөө нэг юу ч хийсэн хамаагүй ингээ хөдөлмөрлж байгаа тий харин мөнгө олох арга ухаан өөрийн мэдлэгээ ер нь хүнд мэдлэг дээшлэхийн хэрээр нэмээд орлого орж ирдэг шүү гэдгийг бол арка сүүлийн өдрийнхөө хичээл дээр хүмүүст зааж өгсөн. Тэгээд ийм нэмгэн төрөвчийг эмчлэх 7 өдрийн хичээлийг бол 3 дахь бүлэг дээр орсон байдаг. Ингээд 3 дахь бүлэг дээр нэмгэн төрөвчийг эмчлэх 7 аргыг айгу үндэс суурьтай гой жишээнүүдтэй ингээд тайлбарлаж өгдөө. Тэгээд за эхний 3 бүлгийг дүгнээд хэлэх юм бол те хүнд баяжих хүсэл хэрэгтэй. Түүнийг одоо баяжих хүсэлтэй хүн хөдөлмөрлөж мөнгө олох хэрэгтэй. Хөдөлмөрлөж олсон мөнгөө зузаатгах хариуцуулах ухаан хэрэгтэй гэсэн энэ 3-аар ингээд эхний 4 өндөрлөж. За тэгээд хичээл дуусаад
Тэгээд дөрөвдүгээр бүлэг дээр болохоор ер нь ингээд Вавилонд юм нэг дээр үед юм хилцүүлэг маягийн юмнууд ингээд өдөрт хүмүүс ингээд ямар нэгэн сэдвээр дандаа ярилцдаг байсан юм байна л та. Нэг өдөр болохоор ингээд Аркадаас хүмүүс асууж л те. Ер нь ямар хүнийг азтай гэдэг юм бэ? Ямар хүмүүс юм илүү их азтай байд юм бэ гэдэг асуулт асуусан. За энэ бол дөрөвдүгээр бүлэг буюу Азийн бурхантай танилцах гэдэг бүлэг байгаа. За тэгээд ер нь энэ Аз эз гэж юу юм бэ? Зүгээр юм санаандгүй байдлаар тохиолддог юм уу? Дээш хараа өвтөж байгаа Аз хүрээд ирт юм уу гэдэг тухай дээрэд ярилцчихлээ. За тэгээд одоо олон жишээнүүдийг авсан. За тэгээд тэр дундаа ийм дүгнэлтэнд хүрсэн байгаа. Ер нь зүгээр сууж байгаа хүнд бол Аз нэх ирдэггүй. Харин Аз ингээд бодит амьдрал дээр ирэхдээ боломжийн дүрээр ирдэг. Боломжийг олж харж чадсан хүн бол Азтай байна гэсэн. За тэгээд боломж бүрийг алдалгүй боломжуудыг хүлээ авч хэрэгжүүлдэг хүн бол Азтай. За тэгэнгүүт ингээ хүмүүс ярьдэн шүү дээ. Уйнстай айгүй Азтай хүн шүү дээ. Нэг тийм юм хийгээлээдэг байсан гэсэн чинь тийм тэр нь ингээд бизнес нь том болоо хөгжсөн. Уйнстай айгүй суртлах сайтай хүн байсан. Айгүй Азтай сайн сургуульд орсон ч юм уу. Тэр ерөөсөө Азандаа биш дээ. Тэр хүмүүс боломжийг олж харсан учраас хоош суугаагүй хөдөлмөрсөн, хоош суугаагүй хичээсэн тэр боломжийг ашигласныхаа үр дүн нь Аз гэдэг хэлбэрээр ирдэгэ. Тэгэхээр Аз бол юм зүгээр сууж байгаа хүнд ирэхгүй шүү гэдгийг бол 4-р бүлэг дээр хэлсэн байгаа. За ингээд ер нь ингээд үндсэн суурь ойлголтуудыг эхний ингээд 4 бүлгээр өгдөг. За одоо энэ үүнээс хоош бүлгүүдэд болохоор одоо юм бусад юм зүйлүүдийг тайлбарлаж өгдөг. Жишээлх юм бол яаж одоо алтны дараагийн бүлэг нь алтны 5% гэж байгаа. Тэр нь болохоор хэрхэн одоо хөрөнгийг хадгалах, хөрөнгө оруулах, үсгэх гэдэг дээр болохоор илүү их жишээ аваад тэр 5%-ыг тайлбарлаж өгдөг. За тэгээд дараагийн бүлэг дээр нь Вавилоны хөрөнгө зээлдүүлэгч буюу одоо юм нөгөө нэг одоогийнхоор бол ер нь банк байгаа юм л та. Одоо банкнд ямар хүмүүст итгэж хүн ер нь мөнгө зээлдэг, ямар үед мөнгө зээлэх ёстой юм гэдэг одоо тэр арга ухааныг үүний дараагаар болохоор Вавилоны хэрэн буюу одоо юм одоо эд хөрөнгөө нэг цайзгээ бодъё. Тэгвэл тэр цайзыг яаж хамгаалах нь чухлын ямар хамгаалт тавьж ийж одоо тэр эд хөрөнгө бат бих оршин тогтнох вэ гэдгийг бас тайлбарладаг. Үүний дараагаар болохоор Вавилон хотын тэмээний худалдаачин гэсэн бас нэг бүлэг байдаг. Тэр бүлэг дээр болохоор одоо тэр үеийн хүмүүсээр жишээ аваад ер нь хүмүүсийн сэтгэлгээний тухай ярьсан байгаа юм л да. Одоо Вавилоны үед бол боол гэж байсан тий. Боолын сэтгэлгээ болон эрхчлөөд хүний сэтгэлгээний хоёр ялгаа юу байдгийг яг хий гэж бодож байгаа буюу эрхчлөөтэй сэтгэлгээтэй хүнд арга нь угаасаа цаанаасаа олддог гэсэн одоо тэр аргыг бас зааж өгдөг. За тэгээд 9-р бүлэг дээр болохоор бас нэг айгуу чухал бүлэг надад санагдсан. Вавилоны шавар самбрууд гэсэн бүлэг байдаг. Энэ дээр бол одоо санхүү өөрийн хувийн санхүү тэгээд одоо ер нь санхүү мөнгөний өөрөө одоо ер нь санхүүгийн асуудлууд мөнгөө зохицуулах арга ухаан дээр бас үр орж ирдэг те хүн заримдаа өртөө байдаг эсвэл хүнээс авлахтай байдаг. Тэгвэл ийм их хэмжээний өртөө байвал яаж өрөө дарагдуулах юм одоо өртөө хүн нөгөө нэг одоо зээлдүүлэгчтэй юу гэж хэлэх юм яаж харьцах юм яаж иж ер нь амьдралаа ингээ авч явах юм бэ гэдэг тэр бүлэг дээр байсан. За энэ дээр болохоор ерөнхийдөө хэлбэл одоо орсон орлогоо тэр чигээр нь өрөндөө өгнө гэдэг бол бас боломжгүй зүйл байгаа юм л да. Яагаад гэвэл тэр хүн чинь өөр бас дахиад дараагийн сард амьдрах хэвээр те. Тэхийн тулд яг л нөгөө нэг анхны суурь зарчим олсон орлогынхаа 11-ийг хадгалнаа. Орсон орлогынхоо тэгвэл 17-г нь гэр бүлдээ өөртөө яаж зарцуулахын тэрийг 7%-аа зарцуулж болно. 12-ыг нь тэгвэл хадгалж байгаагаас арай их шүү дээ. 2 дахин хувийг бол заавал өрөндөө байнга өгчий. За тэгээд үнэн ч шудраг бай гэдгийг бол бас аюу хэлсэн. Өртөө хүмүүстэй хэлээд те. Би ингээд ийм орлого олдог. Би одоо энэ сард би ийм 12 буюу энийгээ танд өгч чадна. Дараа сар ч гэсэн би өгнө. Би үргэлжлүүлээ заавал өгнө өгж дуусгана гэдгийг одоо ийм хэлж байгаа хүнд одоо өртөө зээлдүүлэгч хүн бол уралхаасаа илүү үнэ хэлж байгаа хүнд бол илүү талархууштай байдаг. Тийм болохоор үр зээлтэй хүмүүс бол өрөө яаж одоо барагдуулах юм бэ талаар болохоор Аркад бас аягүй их зөвлөгөө өгсөн байдаг. За тэгээ хамгийн сүүлд болохоор Вавилоны хамгийн азтай хүн гэдэг бүлэг гараад дуустдаг. Тэгээд энэ бүлгийг би ярихгүйгээр хүмүүст өөртөө нь хашаасаа гэж үлдэхэд энэ номыг дуусгая. Тэгээд миний хувьд болохоор энэ ингээд
санхүүгийн ном хэрнээ одоо ингээл те ямар нэг эдийн засгийн онолыг тайлбарлаад ийм хөрөнгө оруулалт хийгээд олсон орлогынхаа тийм мөнгийг ийм томьёогоор хадгалаараа ч юм уу те тийм мэрэгжлийн үг хэллэг байхгүй. Тэгсэн хэрнээ ийм эрт дээр үеийн Вавилон хотоор жишээ аваад тэр хамгийн баян Аркад гэдэг хүний ийм ярьж байгаа сургаал маягаар энэ санхүүгийн мэдээллүүдээ одоо энэ хүнд хүрхүйц энэ санаануудыг хүргэж байгаа надад энэ ном өөрөө маш сонирхолтой санагдсан. Тэгээ хүн бүр ер нь унших хэрэгтэй санагцаа. Яагаад гэвэл хүн болгон амьдралаа зохион, амьдралаа авч явна, ажил хийн, мөнгө олно, тэр мөнгийг хэрхэн зарцуулах, хэрхэн хуримтлал үүсгэх гэдэг талаар бол энэ ном айгүй тийм гоё суур ойлголтуудыг өгдөг юм байна гэж бодсон байгаа. За тэгээд Вавилоны хамгийн баян хүн номонд болохоор 5-4 оноо өгсөн байгаа. За тэгээд энэ номыг уншиж үзээрэй. Уншсан сэтгэлээ ост оруултайгээрэй. За бичлэгийн маань үзсэнд баярлалаа. Баяртай.